Инхүү 2025 оны 7 сарын 6-ны өдрийн аяллаа бэлэн боллоо. Өдрөө тоглосон цагтаа одоо хөдөлж байна. Одоо бид нэг явж хүнсээ зөвлөх гэж байна. Тэгээд хотоос гарлаа да. Баяртай. Аяллаа хамгийн чухал зүйл бол гойно. Гоймон хизээч мартчихлаа. Чи дэлгдээ. Ийм ч ахмад ажиллах. Дэрлэгсэн дэрлэг шиг юм бол. За ингээд аян зам гарахад бэлэн боллоо. Илээ. Галуу тогс тогруу 5 аялал. За ингээд аялалтаа гарцгаая хамтдаа. Ер нь бол явахгүй нүү. Ер нь бол явахгүй шээлдэг гэх юм уу? Хүмүүс тэр харж шээгээд байгаа байхгүй тэр араа. Өө энэ ингэдэг. Өстөрөө 16 ингэдэг юм байна. Би нөө ингэж байгаа байхгүй юу? Зовхно эсний нүдэл шигшмээгүй. Албаасаар жолоогоо соллоо. Тийм ээ. Усаа зайлж байхгүй л ус. Яа мэдрэгчтэй ингээд ус гойцоор гараа гэхтээ тогондаас руу. Энэ хөргө энэ хоёр ба солонгосоос ирсэн. Айгуу зутарж байна. Хөвтэй хүн хор бароноор гэж чон бароноор бид нар чонлоо. Энэ сайхан баян ангад илгийг харалтаа. Янстай. Улдаар бароноор дөрөвдөд хатрын дордоо. Симсим хингүйгээд Эсэн тасархай дээр ирсэн байна. Эсэн тасархайн зүйл тэр хаан болон дээр ирсэн тий. Одоо жоох явуулаад байна шүү дээ. Одоо тэр шүү дээ. Тэ тийм харагч байна. Эсэн тасархайд одоо 10 км яваад орлоо. Бид эсэн тасархай дээр ирсэн байна. Одоо ингээд эндээ ихний цайлгаа хийж юм. За бид эсэн тасархай дээр яа өвсөн дээр гიშгчлээ. Амар халуун байна. Гадаа бол юм 30 мөч байх шиг байна. Энэ эс доороосоо бас нэг 20 21 2 хайцаа. Тийм байна. За үри. Мангаалаа. Энэ нөгөө твэн давхаа гэдэг шиг. Ирэх хүн зүрээс энэ илтэй халуун нөлөөлөхгүй байх шиг байна. Амар халуун алхаж болохгүй бид нэг рил хийх гэсэн чинь. That's adorable. За зураг авалт дууссан. Одоо энэчнээс энийг амтныг морь унуулчаад тэгээд 100 үед явбал өвөр ангаарлаа доо. Арвагийн хотод авч байна. Цагийн аясаар хөвсөөр гэдэг шиг. 12 хотын сансраас гараад юм маань бүр дүүрээд халиад бүр багтаа байна. Бидэд Арвагийн хотоосоо ингээд гарцсан ийм гоё байгаль. Багшаага давсараа хөөх юм голын ирэг дээр. Манай хэд майхнаа ирж ийн охтууд маань дулаах хувцас өмсөж чинь одоо хоолундаа бэлтгэх ажил. Манай хэд майхнаа босгож чинь. Манай өнөөдрийн оройн хоол өөрөө үрээд ирсэн хараа. Ой кэмэ. Ой. Артура, арна, арис. Ара, хоп. Наачиг завгүй хүн алга. Би энэ дэст амар их ажилтай байна. Бичлэг хийж гин. Тэг ингээд юмнуудаа бэлчээд манай майхан босоод ирлээ. Уул нь бол гайгүй амах юм байна уу? Нэг босчихлоо. Энэ мишок гинэ. Одоо энэ харцаараа та нарыг бов шиг. Ингэж агаар оруулж хий оруулдаг гинэ. Яг юм бов шиг сонирм мишокгүй. Уйрал хайр минь нээж минь билээ.
өнөөдөр манай орой хоолны тоогоочоор энэ хоол зүгээр үнэртдэг хоолохгүй юу? Та нар зүгээр дараа нь үзэхээр үнэртэн. Тийм нэг аргал үнэртэй юм да. Өнөөдөр бидний хоол нэр үнэхээр тасархаа. Өглөөний минь яа манайд гоё өглөөний гомит хэн гомонгой тэгээд кофе уугаад энэ залуу босдгүй ийм гоё одоо цаг ингээд 10 болж байгаа байхгүй юу бид нар уул нь өглөө 8 ингээд хөдөлчих хэрэгтэй байсан ингээд майхан саваа бэлдээд ингээд бүр ингээд машин дээрээ ачаад бид дөрөв ингээд суудсан байхгүй тэнд нэг хүн одоо юу гарна гэж нүрэ арчиж ямарчсан. Босхгүй өстө өдөртлөө унтаж төвчийн дуунаар сэрээд энэ одоо хараа ингэ дөрөв хүлээлгээд бид дөрөв ингэ байгаад байгаа байхгүй энэ хараа хүндэлж болно шүү дээ. Иви чаас. 2 hours later. Ямар гоё. Гоёгоо зараа хичээрээ гэж бодохгүй байгаа. Эртгий явж андаа хоол сорё. Ингээд үзэстэй авч юм аялсан бол ингээд буцаад хогоо ингээд байгаль их тишгээс аваад ингээд манаа навч хайчдаг байгаа. Ийм хатаараа. Бид ингээд гоё нутгийн анагаас гуйж байгаа картын уншуулад хотгоос усаад байна. Ийм бүгд хоёр хүүхэд. Эндаа чихрэх хаа барччихжээ. За бид ингээд цаахаа 12-ээс одоо гарцгааж байна. Одоо ингээд өнөөдөр Баян онгороо гараад Захмалууга төхөө томцгоно. Бид Баян онгороос гараад нөгөө Монгол төвний морины гişүтэн ингээд Монгол улсын нөгөө хотод хөлгүүдээд биш бас шарга, холиул гэж. Би ийшээ зөндөө орж исэн болохоор машинда юм хийчихлээ. Манай дөрөв ийшээ орж үзсэн сонирхчод гараад. A few moments later. Тийм ээ. Одоо жолоо солих цаг, жолоо солих хэрэгтэй. Бид нар ядрахгүй байх хэрэгтэй шүү. Та бүхэн аян замд явахдаа ядрахгүй ойрхон яваад ингээд жолоогоо сольдог байгаарай. Бид нар би заслаа маслаа гэж хараа. Түнлээ баахгүй явчих. Ийшээ хоёр нь. Тэстэ тэнд хоёр нь баахгүй явчих тэр хараа. Тэр одоо дөөгөөгийн энэ яваар татдаг камера дөөгөө харагдчих шүү дээ. За савацхан уу. Манай нөө аялын зам ингээ бидэд одоо Баян онгор өнгөрөөд буу цагаантай байж энэ замд айгүй ширүүн бороо одоо таарах гэж байна. Одоо тэр урагшаа харагдаарай зурглаачаа. Тэгээ бороо очиж хийж. Бидэд бороо ширүүскээс өмнө дээврийнхаа нөгөө нэг битүүмжийг алдуулахгүй өмнөдөө норохгүй бол одоо зогссон байна. Одоо харуулъя. За зурглаач яах вэ хөө. Манай хоёр ингээ бороонд одоо ингээд энэ нөгөө солонгос жуулчин чи энэ шүү. Эхнэр нь энэ зурглаач хийж байгаа. Охоо маа бичээрэй зурглаачаа. За тэгээ одоо наваа гэж шүү. За тэгээд яарсан аялал бол үнэхээр гоё юм. Тэгээд яг одоо энэ жоох юм хүүтэн дүүд хэцүү байгаа ч гэсэн дараа нь үзэхэд гоё байгаа хаа. Баяртай. За бид өстө нэрэ Баян хангаа дэлхий гэдэг шиг өстө нэрэ. Чи тасарсан. Зүгээр тасархаа газар. Онсоо. Тасархаага болчих. Гадаа зүгээр 13-ны сар гарч явах шиг байна да. Бид чинь сайхан дуугаа тавьсан, түүдэг түлцэн, манайд айргаа угаад, нэрмлээ угаад ийм сайхан хайр. Өглөөний минь дээ.
За бид нар ингээд байтрах голын ингээд өглөө ингээд сайхан өглөөс ирлээ. Одоо бид чи ингээд юмнуудаа бэлдээ. Таандаа ууцгааж ийн. Хоол ундаа идэж уучгаад майхан саваа хураагаад. Гол зорсон газар руугаа явах гэж байна. За тэгээд ийм гоё байглаа хажууд. Уран тансаг зураг шиг үлгэрийн хүмүүстэй. Би хонсон юм шиг байна. За одоо бид нар буу цагаанаас одоо шороогоор саллаа. Улаанбаатар хотоос 2 хоногийн өмнө гарсан. Тэгээд нийтдээ 860 км завсмал замаар явсны эцэст өнөөдөр бид бүхэн одоо албан ёсоор шороон зам руу орлоо. Тэгээд одоо та бүхэн дугсан сууд таасан сорилоо. Усаамхыг харуулж байна. Нөөстэй хийгээд авчдээ байна. Улаанбаатар шиг карт манд амгүй юм байна. Усбаха. Ийшээ 45 км яваад. 이후 더윈 나와 길르르르르르. За суудынхан зогсож байгааг хараад. Сосод маягийн. 예, 자 왔다가긴 예, 자. 진짜 어떻게 있어? 자, 반갑다. За ингээд хөөх нутгийн хөлтүүд нутгийн сумын хөлтүүд ингээд ийм хөлтөнд зоддог шүү. За Монгол яа Баянболог сумд ороод байна. Одоо энэ Баянболог сумаас дайраад бид цаашаа одоо нэг 60 яваад Отхон сум дээр очлоо. Одоо Отхон нэгэн хайрхан дээрээ бараг ирчихэж байна гэсэн үг дээ. За энэ сайхан өндөр хайрхны даваа гараад ирсэн чинь. Тэртээ сонгол хайчуу. Тэр байна. Үүсэн донд Отхон нэгэн хайрхан маань. За бид нар дахин давсаар одоо Завхан аймгийнхаа нутаг дэвсгэр ороод ирсэн байна. За тэр дундаа бид яг одоо Отхон сум руу орж байна. Отхон сум хамтай борлоо гэж сайхан хаалгарнаар за энэ тэгээд одоо Завхан гол маань ингээд одоо Боёнт юутай нийлээд юмсаа зэрэг боёнт гол нь за ингээд ичдэг. За одоо тийшээ яваад Отхон сум байгаа. Бидний түрүүн тэр харж ивэл Отхон тэнгэр хайрхан тэр харагдаж байна. За тэгээд энэ хойноос урсж орж ирж байгаа гол болохоор боёнт гол. За тэгээд урагшаага болохоор Завхантай нийлээ Завхан гол утгаар ширүүлдэг юм байна. Өдөр төрөнөлт хоёр бүх байна. Устас цорцсон. За сэтгэлээ бүрээд. Гойн үнэхээр бүр эсний нүүдэл шиг чимээгүй гэдэг шиг. Үнэхээр гой гол байд юм байна. Нутаг гэж үнэхээр тасархай.
Энэ байгаль гэж нэр үнэхээр Монгол орондоо төрсөндөө Тэмчи. За бид батлын төлөөгөө түрүүлэн ярьчих. Маш хүчтэй ширгэн бороотой таарсан. Тэгсэн чинь ингээд манай нөө ачааны уяа энэ цонхоор орсон байгаа авчулсан. Манай хоёр мөн жоох ажилтаа л явж байна. Эдэлт нь ингээ оёк хөрхөн. Тэгэл. Ийм туслыг хураа бол далаа наавар цорыг цайж амж. Антаар бороо. Зүгээр аа зүудлээ таараа. Бид хэд бол тэндээс ингээд давхиж хурж ирсээр хагаад 35 км давхад одоо нэг баригет дээр ирсэн байна. За тэгээд энэ баригет дээр ингээд буугаад ингээд хамс хийх зур. Тэнд маань орох биш отны харах орой харагдчих. Тун сумаас ийшээ цаа 35 км яваад баригетаар дайраад баригетаас наашаа 25 км яваад одоо яг та бүхэн харж байвал Отгон тэнгэр хайрхныхаа яг энэ хаяанд нь ойрхон ирсэн байна. Тэгээ бид өнөөдөртөө оройтсон болохоор одоо ийшээгээ ингээд гоё 2 өдөр майханд хонсон болохоор өнөөдөртөө гоё дулаахан эндээ сайхан амарцгаагаад амарж авч байгаа. Тэгээд маргааш ийшээгээ Отгон тэнгэр хайрхныхаа гоё бадам юу лээ? Бадам хундаг байсан. Бадар ундаг нууранд очно. Нуураа үзчихээн. Тэгээ маргааш бид нуураа үзчихэд бид буцаад Отгон сум руугаа явна. Бид гурав Отгон тэнгэр хайрхныхаа илмий дор сайхан сакс тоглох гээд ирсэн байна. За бид ч сайхан хоолундаа идэж уудчаа. Отгон тэнгэр хайрхан очрон бурхныхаа мэлвэд ор сайхан ингээд 5 гар суудсан өстой. Галыг асааж ин да. За сайн байцгаана уу? Бид сайхан Отгон тэнгэр хайрхныхаа хаяанд нэрээ сайхан амралтын газар баазтан сайхан хонцлоо. Одоо босцсон юм хумаа бэлдээд гараад сайхан өргөл өргөх сүгэ авчлаа айлаас. Одоо бид сайхан Отгон тэнгэр хайрхан дугаа яг очиж доотлог нь бэлдээр очиж мороор явж болно алхаж явж болдог гэж энэ морин нь болохоор нэг хүний 40 мянган төгрөг. Тэгээд талтад 7 км байдаг гинэ. Энэ сая нутгийн айлын хичээр орсон. Тэгэж бид нарт мэдээлэл өгч байна. Богд очроо хайрхан. Тэгээд бас төлбөр төлөөд орсон юм байна. Яагаад даар хүрэх эмэгтэй содон бадар ундаа явах гэсэн. Эмэгтэй юм уу? За. Машин тавьсан газараас эмэгтэй содон аваад авчихсан мөргөө залбирч өгдөө. Тэгж бол бадар ундаа яваа. За. Бадар ундаа зориулж авсан мөнгө идэл янз бүрийн байвал тэрийг зүгээр хоослоо янз бүрийн хайж өгөхгүй шүү дээ. За. Заавал өрөх шаардлагагүй. Заавал өрөх шаардлага. Сүү ариг хүргэж өгөх юм уу? Ариг хүргэж өгөхгүй. Сүү хангааж гэдэг ариг болохгүй юм тий. За. Карья удаа сууж байгаа. За. Ариг хөл өрөх арай. За. За бид ингээ сайхан очрон бурхныхаа нэлмидор ингэслээ шивнээ залбираа заа угуулаад одоо сайхан хангаад их очрон бурхандаа сайхан сүүгөө өгч нөө. Ээшиг ингээ сая гүүр бодон гүүр гараад ирсэн чи ийм гоё. Чулуутын хавцлын нөгөө нэг уусдаг. Гоошиг сайхан гол байгаль найрыг тасархай. Доошоогоо буугаад ирсэн чи энэ хараач юм усны тунгалаг ийм тунгалаг орсож шít. Аль жирэн гол горих усанд очиод заавал магнитаа хүргэж явах ёстой гэж манай ээж аав сургасан байдیں۔ Ёстой. Яа. Отгон тэнгэр хайрхнаас их аман урсж байгаа. Энэ сайхан голын нэрийг бол мэдэхгүй байна. Үнэхээр гоё тунгалаг. Өстой гоё шууд хоол хүнсэндээ хэрглэж болохоор үнэхээр тунгалаг цэвэр урсдаг. Тэгээ байгалийн гоё төгсцтэй. Амт гэж ёстой ванли. Яа чиг класс байд юм шүү. Машина тавьд юм байна да. Бид яг Отгон тэнгэрийнхаа доо яг ингэрт нь ирсэн байна. Тэгээ энэчнээс одоо энд машинаа тавиад энэс цаашаа мориор эсвэл явгнаар явж болох юм байна. Тэгээд
Дээшгээ ерөнхийдөө жоохон сэрүүхэн бүтэн байгаа болохоор манай хоёр маа сайхан Монгол дээлээ өмссөн. Би дээлгүй ирсэн. Найзуудынхаа амиг давхарлаа өмссөн. ханчо хангаа болохч нэ. Хөөе хоёрын дэний найзтай боллоо. Дээш ингээ морь унаа дээшээ гарч болт юм байна. Явганаараа ингээ дээшээ хүмүүс бол алхаад гарч болж гин. Бид гурав бол мориор угаасаа гарах чинь сайхан Монгол хүн байна. Дээшээ бол 7 км гэсэн. Мориор ярина. Би бол сайхан юм алаг морь авсан. За ямар ч морин дээр бол суучлаа. Энчнээс морь маань 40 сая төгрөг гинэ. Морь бол. Дээшгээ уул нь 7 км. Алхахаар бол уул нь гайгүй заяа. Тэгтээ яриа өөрөө байдаг айгуу сонио. Уул нь хүн нээх их байхгүй. Наадан бас болоогүй байгаа. Наашаага нөгөө Улаанбаатараас хүмүүс гараагүй байгаа. Тийм их морь дэж уул нь аль нэг газар очихоор за нэг ах нар нэг 15-20 мянган морийг нэг 10 мар барч юм уу. 20 мянган морийг 15-аар унаалдсан шүү дээ. Энд бол тийм найраа бол байхгүй мэн. Ярих гэж уул нь өчнөө үзлээ. Тэгсэн чинь 40 мянгаас буухгүй гиндэ. Хүтэж бас байд юм шүү. Хүтэж авах гээд хүтэж аваагүй. Ийшээ нэг төөрөөд авах шаардлагагүй. Тэгээд ер нь жимээ дагаад очичт юм байна. Миний бэр ийшээ ингээд энэ хүүр байгаа хгүй. Тэгээд тэгжиж тэр нөө Бадар ундаг нуураа үзэх ёстой юм. Эсвэл тэр доогуур гаталж болж байна. Тэгсэн манай энэ мөр явдгүй наараа. Явъя л та. За нэс. Яа. Манай хоёр бүр тийшээ яваад гацсан. Яах вэ? Надаа энэ хүн нь энэ гол гаталгүй гэж өрөөсөө хэлээгүй шүү. Явъя л та. Би одоо тийм голоор гатлахаар чадахгүй. Ус туулах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Өөр яаж явах юм бол? Заавал намайг энчнээс буулгана гинэ. Одоо тэгснэ. Ингээ араас дагаа яваад ид. Би энэ морийг 40 мянгаар авсан шүү дээ. 40 мянгаар авч яхад эзнээ гол нь ингээд хөл нөцгөө гатлуулж гардаг юм мор үзээсэн. Нара ёстой зүрээд. Ёстой сонирн бор бай. За ээж байгаа. Ингэж морь он гэж үүс. Яа тэгснэ. Явж энэ төр нөгөө чи бүр дээшилцээ. Ёстой сонирн мор. Уулна айгу номхон. Айгу санаа юм. Жохо өксөөд ирэнгүүт өксүр зам маань жоох юм нарийнхан болоод хад хайрах чулуу айгүй ихтэй болчт юм байна. Ямарс нэг ойролцоогоос за нэг цаг очоод юм үзлээ цаг буцаа цаг гэхэд нэг багадаа 3 цаг бол шаарддаг юм байна. Бадар ундаг нуурыг үзэхийн тулд бол Бадар ундаг нуур маань тэгээд өөрөө Бадар ундаг нуур өвөр Бадар ундаг нуур гэж хоёр нуур байд юм байна. Өвөр нь болохоор бид хэдий одоо үзэж байгаа буюу Утган сумаас орж ирж үздэг нь ар нь болохоор Алдар хаан сумаас орж үздэг юм байна шүү. Ирж байна да. Тэнд хүмүүс ингэж морой тавьцсан. За цохуулаа да. Ай. За энэ чинээс бол бүр яг ингэж өнгөн бүр яг номин нөгөө өнгө шиг ба штэ. Хайвж байна. Сайхан сайвцгааж байна уу? Яа энд ингэж морой үлдээгээд одоо ийшээ нэг 500 м алхаад ирэг дээр нь очих юм байна да. За тэгээд ийм гоё. Амар энэ ингээд дотгон ингээд харихны бэлд оршоо. Бадар ундаг нуурынхаа аснаас ингээд толгоогоо шавьчдаг хөв тавилантай байжээ. Амар гоё. Ийм тонглог хараа. Энэ доош амар гүнзгий яхаа тий. Энэ доор амтан байж магадгүй тий. Энэ баг ашиг юм шүү. Ашиг шиг амтсан шүү дээ. Ийм гоё нөгөө. Ир хүн байна, Монгол хүн байна. Хайртай бүхэн гэр бүлээ даатаад нэг авцааг үлнэ. Ураа. За сайхан авцаа өгүүлчихлээ. Өмнөр та нар хийчихсэн. Сайхан байна. Манай тэгийн манд авцаа өгүүлчих. Ямар салхи байхгүй, наамгүй зөвхөн энэ нуурын чимээс сонсогдож шүү дээ. Хэрвээ та бүхэн тутамд ингэ хайрхан л ирээд энэ номин нуурыг үзье гэж хэлвэл заавал усны сав авч ирээрээ. Энд усны сав ирээд цэвэр усны сав 5 литрийн сав ирээд энэ ч одоо ээж аадаа ч юм уу те ийшээ гарч чаддаг байгаа одоо цуг явж байгаа эмэгтэйчүүдтэй ч юм уу амсуулыг гэвэл тэнэс гоё энэ нуурын уснаас ингээд аваад доошоо болох боломжтой байна. Тэгээд энэ бол ерөнхийдөө яг нуурлаг бол элдв янзын бус юм өрөхгүй. Тэгээд
Бид нар бол яг нутгийн хүнээс нь асууж агаад холхон очиод тэр дээр гарч аваад ингэр дээр гарч аваад сүү өргөсөн. За тэгээ энд бол арх өргөж болтгоо гэсэн. Бид хэд нутгийн иргэдийнхэн заавар зөвлөгөөгөөс сүсэг бичлэлээр ингээд ирээд явж байгаа. За ингээд сайхан хайрхан минь, сайхан бадар ундаг нуур минь буцаад ирэхэд булаг шиг дайраад гарахад далай шиг байж байгаарэ. Балчирна хүсэл бүхнээ биелүүлчихэд эргээд ирэхийн, эргээд уулзахын, ерөөл тавь. Үнэхэрийн сайхан байгаль, үнэхэрийн сайхан хайрхан, үнэхэрийн сайхан бурхан, үнэхэрийн сайхан хангаа дэлхий үзэж болох бүх гайхамшигыг нэг дор үзлээ. Харлаа. Баярлаа.